Өнөөдрийн бичлэг дээр Өвөр Монгол эмэгтэй зохиолч Бадам Цэцгийн бичсэн Инээмсэглэл номын талаар ярих болно. Инээмсэглэл ном дээр бол номын зохиолч өөрөө 3 бүлэгт хуваагаад өөрийнхөө амьдралын хүүхэд наснаас ахуулаад өнөөдрийг хүртэл амьдралдаа юу үзэж туулсан тэр бүгдээс ямар сургамж авсан бэ гэдгийг ямар ч нэг элдв хачиргүй, нийн нүгүү маш гоё энгийн хэрнээ амьдралд ойроор бичсэн байлээ. Номын өмнөтгэл хэсэг дээр ч гэсэн их сургуулийнхан багш нь энэ номын талаар бичгтээ хүн гэдэг амьтан юр яач шуу нэг юм хүн болдог юм бэ гэдгийг энэ номоор харуулж гэсэн бэлээ. Нэр уншаад үзэх юм бол хүн болгон ямар өөр амьдралыг туулж ийж өнөөгийн ингээд бидний уулзж байгаа хүний ард ямар гоё баялаг олон түүх байдаг вэ гэдгийг харуулсан гоё ном байла. За нэгдүгээр бүлэг дээр бол номын зохиолч өөрийнхөө нөхөртөөгөө яаж уулзч ийсэн, ер нь бол хайр сэтгэлийн талаар гэр бүлээ яаж ингэж цогцлоож ийсэн бэ талаараа бичсэн байдаг. Хоёрдугаар бүлэг дээр бол номын гарчиг инээмсэглэл байгаа. Номын зохиолч маань өөрөө эрхэмсэг оршихуй нийтийн харилцаа гэдэг хичээлийг Өвөр Монголд 6 жил орсон юм байлээ. Тэгээ тэр эрхэмсэг оршихуй гэдэг хичээлийнх нь хамгийн ихний хичээл бол инээмсэглэл байсан юм байлээ. Гуравдугаар бүлэг дээр бол номын зохиолч маань өөрөө загвар өмсөж, дэлгүүр ажиллуулж, дэлгүүрийн дампуурж, өөрийнхөө жижиг янз бүрийн олон бизнесийг хийсэн тэр бүгдээсээ сурсан туршлагуудаа бол 3 дугаар бүлэг дээр хуваалцсан байлээ. За номынхаа 1-р бүлгээс эхлэе. Номын зохиолч маань болохоор аавынхаа 49 насн дээр төрсэн юм байлээ. Ер нь бол айлын хин цүхэд гэсэн үг. Өөрийнхөө ах эгч нараас бол бүр 19-20 насны дүү ийм айлын хин цүхт юм байлээ. Тэгээ айлын хин цүхт болооч тийм үү дунд ангид нь бол өөрийнх нь аав нь нас орчихсан юм байлээ. Тэгээд аав нь нас орохт нь басаар нас орохоор чинь тэр чинь ингээд айгүй гуниглаад айгүй хэцүү болно шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс болохоор том хүмүүс за хүүхэд ингээд уйлж байгаа л тайвшраал хүүхэд тэгэл ямар сатаарал мартчихна гэд ингээд зүгээр ингээд орхицсан. Гэхдээ нөгөө дунд ангид нэг 6-7 дугаар ангид л байсан юм шиг байгаа. Аав нь ингээд нас орцноос болоод бүр амар шархалцсан. Дотроо болвол ингээд аавыгаа санан дээрэс нь аавдаа ингээд гомдцсон. Намайг яагаад ийм эрт ингээд орхиод явчихж байгаа юм бэ гэсэн аавдаа хийсэн тийм гомдолтой байсан юм байлээ. Тэгээд одоо нөгөө нэг дотор байранд амьдардаг. Тэгээд дотор байранд нь ч гэсэн хүүхдүүд аавынхаа талаар ярьж марих юм бол ерөөсө тэр ярианд нь оролцдоггүй аавдаа гомдсон. Ийм ингээд сэтгэлийн шарахтай том болсон юм байлээ. Тэгээд том болсныхоо дараа болохоор одоо Бурхны мэлми гэдэг номыг уншсан юм байлээ. Тэгэхээр Бурхны мэлми ном дээр бол хүн гэдэг угаасаа л ингээд нэг цаг хугацаанд болохоор төрж идэг. Тэгээд цаг хугацаанд болохоор ингээд зам ёсороо нас бардаг гэдэг талаар уншаад уйлаад тэгээд манай аав чи ингээд намааг ингээд зүгээр хаяад явчихсан биш юм байна. Өөрөө надад цугтсан намааг орхиод явсан биш. Угаасаа л хорвоогийн жамаар энэ хорвоо дээр ирээд тэгээд хорвоогийн жамаараа буцаад явсан юм байна гэдгийг ойлгоод ингээд зүрх сэтгэлээсээ аавыгаа уучлсан гэж бичсэн байлээ. За насанд хүрснийхаа дараа болохоор Бадам Цэцэг маань болохоор найз залуу нь бол жүжигчин мэрэгчлээ ийм хүнтэй ингээд найз үерхчээдэг. За тэгээд энэ хоёр маань бол үерхэж яагаад хормоо хийхээсээ өмнө бол жирэмсэн болчдөг. За ингээд аав ээж хоёр талын аав ээжтэй ерөөсөө танилцаагүй дээрэс нь хормоо хийгээгүй ээж жирэмсэн болцсон учраас нөгөө хоёр маань яахаа мэдгүй бүр ичиж мичээд хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ хүртэл гэрийнхаа хажуутлын эмнэлэгт үзүүлэхгүй бүр хоол байдаг эмнэлэгт очиж үзүүлж мүзүүлээд яахаа мэдгүй байждаг байхгүй. Тэгсэн чинь Бадам Цэцгийн их чинь Бадам Цэцэгт номын зохиолчд маань хэлдгийн одоо хүүхэд гэдэг бол ерөөсөө бурхнаас ингээд ирдэг бэлэг энэ бол бүр маш гоё зүйл учраас та хоёр гаргах хэрэгтэй гэж хэлээд зоригжуулдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хоёр маань зоригжоод хоёр талынхаа аав ээжтэй газ танилцаа тэгээ жирэмсэн гэдгийг хэлэнгүүт маш ингээд хурдан ингээд одоо хурмынх нь ёслолыг хийгээд нөгөө хоёрыг маань нэг гэрт нь оруулдаг байгаа. Тэгээд нэг гэрт орсон чинь уул нь бол ингээд ном дээр айгүй гоёар ингээд илэрхийлж байгаа байхгүй. Ингээд нөхөртөөгөө хамт байхад тий одоо жишээ нь ингээд нөгөө Өвөр Монгол айл ч тий ингээд тэмүүд гэрт нь очиод танилцж яхад газар унтахад өөрөө уул нь ингээд хорхоо шавжинд дургу хорхоо шавжнаас маш их айдаг ч гэсэн хайртай нөхрийнхөө ингэрт байхдаа ингээд хорхоо шавж байгаа үгүйч би бүр ингээд мартчихсан тийм сайхан байсан мэс ингээд ер нь бол ингээд нөхөртөө ингээд маш их хайртай хүн ингээд бүр ном дээр ингээд илт байгаа байхгүй. За тэгвэл ингээд ийм гоё нөхөртөө хайртай яг чин үнэнчээр хайртай хүнтэйгээ суусан боловч нэг гэрт орсныхоо дараа болохоор манай хоёр бүр дээлнийхаа ингэрийг одоо гадна тийш нь харуулж ирэхгүй дотор тийш нь харуулж ирэхгүй гэдэг ийм жижигхэн асуудлаас болоод л бүр хоёр ээж нь угаасаа хүүхдүүдээ хоёр өөрөөр өсгсөн байгаа штэ. Төвд өөрсдийнхөө гэртээ сурсан ёс заншлыг л зөв гэж ингээд жижиг сажигнаас болоод маш их хэрэлддэг болдог байхгүй. Тэгээд номын зохиолч бүр ном дээрээ тэгээ бичсэн юмсан. Нөхөр маань минь хорвоогийн хамгийн сайхан хүн юм шиг санагддаг байсан бол хамт амьдраад эхэлсэн чинь нөхөр шиг мал муу хүн энэ хорвоотой байхгүй юм шиг санагдсан гэд бичсэн байсан. За тэгтээ ингээд нөхөртөө дургу болсон бас нэг шалтгаан нь болохоор юу юм бэ лээ нөгөө ойр хавийнх нь ерөөсөө эмэгтэй хүмүүс одоо номын зохиолчд хэлдэг үг нь болохоор жүжигчин хүн урлагийн хүн ерөөсөө чамд хэрэггүй. Урлагийн хүн зүгээр чамайг жирэмсэн болгоол хаяа наа чинь чав жирэмсэн болонгууд чинь хаяа за тэгээд одоо урлагийн тэр кино жүжигчин хүмүүс чинь ингээд 2-3 сараар
томилтоор яваа зураг авалтанд явдаг тэгж явж байхдаа бол чамайг заавал араар чинь 50 50 гэл ингээл хажуудлах нь эмэгтэй хүмүүс бол нөхөрчин бол чамайг заавал араар нь 50 гэдэг юм ингээд байнга хэлдэг байсан. Тэгвэл хүний толгойч нөгөө нэг юу сонсон, юу харна, юу үзэн тэрнийхээ дагуу бодод сэтгэж штэ. Тэгээ номын зохиолч бүр миний ойр хавийн найз нөхөд эгчнэр маань дандаа тэгж хэлдэг байсан болохоор би бүр ингээд нөхрөө хардаж сэрддэг болсон. Тэрнээс болоод ингээд нөхрийнхөө дандаа өөсөвтэй талыг хүртэл хардаг болсон гэд бичсэн байлээ. Тэгж жаад номын зохиолч маань айгүй гоё ингээд ном уншаад тэгээ уншсан номоо яг амьдралдаа хэрэгжүүлдэг хүн юм байлээ. Тэгээд аз жаргалтай эмэгтэй гэдэг номыг уншаад тэгээд тэр номыг уншиж явах явцдаа ингээд миний аз жаргалгүй байгаа, миний бухимдуу байгаа ч юм уу, миний ийм байгаа асуудал бол ерөөсөө гадна талд хин нэгнээс болоод байгаа биш юм байна. Миний дотор би өөрөө дотор талдаа асуудалтай болохоор би ингээд өөрөө одоо нөхрөө хардаж сэрдэг ч юм уу ийм зүйлсүүд болоод байгаа юм байна гэдгийг ойлгоод хүрээллээ сольсон юм байлээ. Тэгээд нөгөө байн ховж ярьдаг танаа нөхөр чинь чамайг араар нь тавьдаг гэдэг хүрээллээсээ гараад илүү гоё юм ярьдаг, илүү сурч боловсрдаг тийм хүрээлэлд орсон. За тэгээд 2-3 сараар нөхрөн томилтоор явхад бол нөхрөө санаад байдаг. Тэгээд санаад байгаа хэрнээ дуртай ажлыг нь хийлгэхгүй би чамайг санаад ийна гэж залгаад ч юм уу дуудаад байж болохгүй болохоор 2-3 сар нөхөр нь байхгүй байхад бол гэртээ айгүй хөөлдөг байсан гэсэн. Тэгтэл нөгөө номыг чи уншаад хэрэгжүүлээд ихснээсээ хойш нөхөр маань томилтоор явсан үед би өөрөө бүр илүү гоё сурч боловсроод хөгжөөд байж ах ёстой юм байна гэж ойлгоод өөрийгөө бүр ингээд маш гоё хөгжүүлж эхэлсэн гэсэн байлээ. Тэгээд нөгөө хувь хүний хөгжлийн олон сургалтанд суугаад сүулдэ ингээд миний бухимдаад байгаа шалтгаан бол надаас болж байгаа юм байна. Тийм учраас би өөрийнхөө надаас ингээд одоо сайжруулах засах зүйл юу байна гэдгээд ингэж бичдэг. За тэнгуүдээ нөхрийнхөө сайн талыг харах юм бол би чамдаа ингээд гоё дахин дурлаа гэд нөхрийнхөө сайн талуудыг хүртэл бичдэг болсон гэж бичсэн байлээ. Тэгээ энийг нь яг ингээд уншаад үзэх юм бол нэрээ яг амьдрал дээр чинь тийм ингээд хүмүүс яг өөрхөн үзэж тууснараа тий чинийхт яг тэгнэ, чинийхт яг ингэнэ гэл хүмүүс амар гэл зоргоороо ярьж идэв штэ тий тэгээд яг ингээд ойр хавийн хүмүүс ингэж хэлж байгаа нь тэр хүмүүс ингээ бас их худлаа яриад байгаа гэхээс илүүгээр тэр хүмүүс өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээ ч юм уу өөрхөн үзэж харсан зүйлийг ингэж хэлж яхад нь тэр болгоныг ингээд өөртөө уусгаж аваад тэрийг нь бүр ингээд амьдрал дээрээ тэ бухимдал болгоод ингээд гаргаад иж нэрээ болохгүй юм байна да. Байнга ингэж муу юм хэлдэг хүрээлэл ах юм бол би өөрөө хүрээлэлээ солих юм байна да гэдгийг бас энэ хэсгээс амар ойлгож авсан. За ингээд нэгдүгээр бүлэг дээр бол ингээд номын зохиолч маань ингээд хүүхдэд төрүүлээд хайртай хүнтэйгээ суугаад харилцаа нь ингээд муудаж байгаа сайжирж байгаа ингээд зүйлсүүдэд бичсэн байдаг. За хоёрдугаар бүлэг дээр болохоор номын зохиолч маань ер нь бол ажил карьеруудын талаар их гарч байгаа. Номын зохиолч өөрөө болохоор нэвтрүүлэгч одоо телевизийн нэвтрүүлэгч мэрэгчлээ хүн юм байлээ. Тэгээд нэвтрүүлэгчээр ингээд сурч байхдаа нэг удаа бүр ингээд гоё эмэгтэйчүүдтэй би нөлөөлөх ёстой гэдэг эмэгтэйчүүдийг цуглуулад тийм яриа хийсэн юм байлээ. Тэгсэн чинь тэр яриаг нь үзсэн нөхөр нь болохоор за чи ингэж ярих юм бол баг битгий юм яар. Наад чи ерөөсөө чиний яриа чи хүмүүс тусгаалгах баг усуулаад байна гэд хэлчихсэн юм байлээ. Тэгээд өөрөө гэхдээ үнэхээр хүмүүст нөлөөлөх тийм нэвтрүүлэгчийн хөтлөгч болохоо үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байгаа учраас яах учраа олохгүй явж байгаад бас энэ нэвтрүүлэгч бэлтгэдэг сургалтанд суусан юм байлээ. Тэгсэн чинь тэр сургалтынханд багш нь хэлэхдээ болохоор чин сэтгэл бол бидний гоёлоо гэж хэлсэн юм байлээ. Тэгэнгүүт тэр үгнээс нь манай хүн сургамж авангуудаа урд нь бол ингээд нэвтрүүлэгчээр би хүмүүс нөлөөлөхийн тулд аюу гоё ярих хэрэгтэй, мундаг ярих хэрэгтэй гэсэн дарамтыг өгөөд тэр дарамтнаасаа болоо сайн ярьж чаддгүй байсан бол нөгөө багшийнхаа хэлсэн чин сэтгэл бол бидний гоёлоо гэдгийг сонсонгуудаа яг ми чин сэтгэлээсээ байх хэрэгтэй юм байна. Үнэхээр би яг хүмүүст чин сэтгэлээсээ хэрэгтэй зүйлийг нь зөвөр хэлж өгдөг болох ёстой юм байна гэдгийг ойлгоод ингээд аюу сайн сүултээ чин сэтгэлээсээ аюу гоё ярьдаг болсон гэж бичсэн байлээ. За тэгээд номын зохиолч маань өөрөө нэлээд өндөр эмэгтэй юм байлээ л дээ. Тэгээ моделийн тийм тэмцээнд ороод төрүүлж ирсэн юм байлээ. Тэгээд тэмцээнд нь ороод төрүүлсэн учраас үнэгүй сургалтуудад нь аюу их явж исэн. За мөн Шанхайд ингээд нийтийн харилцаа бие зөв авч явах гэсэн сургалтанд сууж исэн юм байлээ. Тэгээд сүүлдээ болохоор энэ сургалтанд сурсан зүйлсүүдээ моделийн сургалтанд сурсан бас нийтийн харилцаа бие зөв авч явахын сургалтуудаас сурсан зүйлээ сүүлдээ ингээд заадаг болсон юм байлээ. За ингэж одоо сургалт явуулахаас гадна энэ сургалтаа бүр 6 жил явуулсан гэж хэлээ. Тэгээд тэр 6 жил бие яаж зөв авч явах юм, бие яаж гоё авч явах юм бэ гэдэг сургалтынх нь хамгийн ихний сэдв нь болохоор инээмсэглэл байдаг байсан гэсэн. Тэгээд номынхоо нэрийг инээмсэглэл гэж нэрлэсэн юм байлээ. За тэгээд энэ сургалтаасаа гадна бас загвар өмсөн нэвтрүүлэгчээр ажиллана. За үүнээсээ гадна бас 5 дэлгүүр ажиллуулаад 5 дэлгүүрээ бас дампууруулсан туршлагатай. За мөн номын худалдаа эрхэлж исэн. За дээрэс нь гоё юм гар хийцний ээж нөгөө нэг альчуур ойдаг. Тэгээд тэр ээжийнхэн альчууруудыг зарж өгж жагаад сүулдэ бүр энэ альчуурынхан том юм брэнд худалдаа болсон гэдэг талаараа бас бичсэн байлээ. Тэгээ нэг сонирхолтой юм нь болохоор нөгөө одоо өөрөө нөгөө нэг юм инээмсэглэх сургалт мургалтанд суудсан тэрийгээ бас хүмүүст заадаг хүн байгаа шүү дээ. Тэгээ тийм хүн дэлгүүр ажиллуулад эхэлсэн чинь дэлгүүр ажиллуулж байна гэдэг чинь бол одоо үйлчлүүлэгчтэй үйлчилж байгаа юм чи айгуу гоё инээгээл нөгөө нэг ямаа зарах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь эсэргээрээ нөгөө дэлгүүр ажиллуулад эхэлсэн чинь ойр
хавийнхан нөгөө нэг хажууд нь ингээл хажуул ангууных нь хүмүүс ч юм уу юм зарж байгаа хүмүүсийг харсан чинь дандаа юм уу яруусан хүмүүс байдаг. Ерөөсөө олигтой инээж чаддгүй хүмүүс байсан гинэ. Харин ч эсвэргээрээ бүр хажуу талынхан лангуу өөрөөс нь илүү их юм зарчвал ярваадаг ч юм уу татаархдаг ч юм уу бүр тийм зан арын шин хүртэл гаргадаг байсан гэд. Тэгээ номын зохиолч маань инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр битгий нэ гэж үг байдаг аа. Энэ бол яг үнэн үгээ гэд. Тэгээд бүр ингээд өөрийнхөө ойр хавийнхаа нөгөө нэг 8-ачттай хүртэл инээмсэглэх сургалт орж исэн гэд. Тэгээд яг инээгээд эхлэх юм бол хүн болгонтой тий гэр бүлийн харилцаанд ч байна уу, нийгмийн харилцаанд ч байна уу, ажил дээр ч байна уу тий би бинтгээ инээгээд харьцаад эхлэх юм бол бүх ингээд танд нөгөө хүнээс чинь ирэх хариу үйлдэлүүд өөрчлөгддөг. Ингэж хариу үйлдэлүүд өөрчлөгдөж явсаар агаад хүний бүр хувь тавилан ч гэсэн инээмсэглэлээр дамжуулаад өөрчлөгдөж болтгоо гэдгийг 2 дугаар бүлэг дээр бас хэлж өгсөн байлээ. За 3 дугаар бүлэг дээр болохоор намын зохиолч маань өөрөө бакалавра болохоор нэвтрүүлэгч мэрэгчлэр өвөр Монголд төгссөн. Магистр доктороо болохоор одоо яг докторт сурж байгаа юм билий. Магистр болохоор муйст сэтгэл зүйчээр төгссөн. Тэгээд доктортой одоо яг гээд муйсад сэтгэл зүйчийн ангид Монголд ингээд сураад явж байгаа. Монголд нөхөр хүүхдээ хамт амьдарч байгаа ийм эмэгтэй юм байлээ. Тэгээд энэ одоо 3 дугаар бүлэг дээр болохоор яаж ингэж Монголд ирж ирсэн. Яг ковидын үеэр ирж ирсэн юм л да. Уул нь ингээд Монголд очиж сурах Улаанбаатарт очиж өөрөө бүр ингээд баг байхдаа 10 хэд настай байхдаа Улаанбаатарт очихсан гэдэг шүлэг хүртэл биччихсэн. Тийм ингээд Монголд очиж амьдрах, Улаанбаатарт ирж амьдрах хүсэл тэмүүлэлтэй тийм хүн байсан юм байлээ. Тэгээд нэг юм Улаанбаатарт очиж муйсад очиж сурнаа гэд магистртаа бэлдээд байжсэн чинь гинт ковид гараад бүр ингээд яана явж чадах нь гэд байж итэл арай гэж ингээд Монголд ирээд сурсан гэсэн тэр гоё адал явдлуудаа бас 3 дугаар бүлэг дээр бичсэн байлээ. Тэгэхээр энэ номыг яг ингээд бүхлээр нь уншаад үзэх юм бол нөгөө бичлэгийнхэнд ярьжсэн шиг те хүн гэж амт нэрээ яаж шуухан ямар олон одоо бартааг ямар олон гоё бас ад жаргалтай мөчүүдийг туулж иж ингэж ирдэг юм бэ. Нэг хүний цаана ямар гоё амьдралын баялаг түүх байж болдгийм бэ гэдгийг харуулсан гоё ном байлаа. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр өвөр Монгол эмэгтэй зохиолчийн бичсэн инээмсэглэл номын талаар ярьлаа. Тэгээ энэ ном интер номд нэрээ зарагдчихсан. Интер номоос авсан шүү. Хүмүүс маань ямар газраас энэ номыг авах вэ гэдэг нэг комент бичээд идэг. Интер номд зарагдчих байгаа юм байлээ. За тэгээ дараагийн бичлэгээр олзээ. Түр баяртай.